Ховд аймагт бол энэ оны 12 дугаар сарын 14-ний өдөр бол бас үйлдвэрлэлийн осол гарч хүний амь нас эрсдийн ийм харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр Ховд аймгийн тухайд яг энэ талын мэдээлэл хүргэх мэргэжлийн байгууллагуудын бас байр суурийг сонсъё гэж бодож байна л та. Мэдээлэл өгвөл. За Ховд аймгийн Жаргалант сумын сумд үйл ажиллагаа явуулдаг Бадамлах дүл дулааны станц дээр 2024 оны 12 сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд бол үйлдвэрлэлийн осол гарсан. Энэ ослын мэдээллийг бол Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч миний бие 2024 оны 12 сарын 16-ны өдөр 11 цаг 30 минутын үед бол тус компани ерөнхий инженер Отхон Баяр гэх хүнээс бол мэдээллийг авч илтгэх хуудсыг бичиж бол ерөнхий газарт руугаа илгээсэн байгаа. Мөн газрын даргадаа танилцуулж хуулийн хүрээнд бол арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. За үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг хуулийн хугацаанд хэрхэн яаж бүртгэлжүүлж хохирогчийн арга эрд бас мэдээлэл хүргэх юм болоо яг хуулийн дагуу шийдвэрлэх хугацаанд хууль зааснараа. Осолдогч нас барсан тохиолдолд үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх хугацаа нь бол 21 хоног болдог. Тийм болохоор осолдогчийн цогцод хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтийн хариу гарсан тохиолдолд Бадамлах дүл хариуцлагатай хувьцааны компани бол манай байгууллагад ослын актаа бүрдүүлж ирүүлээд бид бүхэн тэрийг хуулийн хугацаанд нь хянаж баталгаажуулах юм үүрэгтэй. Тэгэхээр ер нь бол мэргэжлийн байгууллагууд ажлаа хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэлийн осол хурц хордлоготой холбоотой урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагууд мэргэжилтнүүд нь хэрхэн яаж хийдэг юм бэ, хийсээр ирсэн бэ гэсэн асуудал бас урган гарч байна. Тэгэхээр Ховд аймгийн хэмжээнд яг энэ чиглэлийн сургалт мэдээллүүдийг 24 оны турш хичнээн байгууллагууд үзүүлж ажилласан байдаг болоо. За Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 23 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас 2 хөдөлмөрийн байцаагч, 1 хөдөлмөрийн эрүүл хавуултын усын байцааг шилжин ажиллаад 2 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За 2024 онд Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас аж ахуй нэгжүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэлээд дөрвтэй авч арга хэмжээг авч ажилласан. За үүнд болохоор салбарын ерөнхий байцаагчийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хангаж ажиллах тухай албан даалгаврыг тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг 9 аж ахуй нэгжид газрын даргын албан тоотоор хургуулсан байгаа. Мөн газрын даргын манай газрын даргач усын ахлах байцаагчийн хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн болон цаг үеийн байдлаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг 17 сум, уул уурхай, зам марчлалт, дулаан, эрчим хүчгээд нийт 25 газарт оны эхэнд хургуулж ажилласан байгаа. За мөн хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас манад 4 сард хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч болон хамтарсан ажлын хэсэг ирж 4 сард Ховд аймагт ажилласан. Энэ ажлын хүрээнд бид нар болохоор засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллага, цагдаагийн газар, онцгой, уул уурхай, барилга өгсрөл, цементний үйлдвэр гээд нийт 101 аж ахуй нэгжийн 400 гаруй ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулж 14 аж ахуй нэгжүүд зөвлөн туслах үйл ажиллагаа үзүүлсэн байгаа. За мөн манай байгууллагаас 4 сард хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй сарын аяны хүрээнд Даруй сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Моэко компани туслан гүйцэтгэгч тээврийн 26 аж ахуй нэгжийн 1000 гаруй жолоочд нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг сурталчлах, мөн хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагатай хамтарч 3 өдрийн сургалтыг бас зохион байгуулсан байна. За 2023 онд манад Ховд аймагт үйлдвэрийн осол 11 гарч ирсэн бол энэ 2024 онд бол үйлдвэрийн осол хурц хордлого 25 бүртгэгдсэн байна. За Ховд аймгийн хэмжээнд бол сүүлийн 5 жилд бол үйлдвэрийн хурц хордлого гараагүй байжгаад энэ 2024 оны 5 сард бүсийн онцлогын эмчилгээний эмгэг судлалын лабораторид азотын хүчил алдагдсантай холбоотойгоор 6 ажилтан хөнгөн хэлбэрийн хурц хордлогот орсон байгаа. За үйлдвэрийн осолд нэмэгдэж байгаа шалтгаан нь юутай холбоотой гэхээр 2 талтай л байгаа л да. Ерөнхийдөө ажилтан албан хаагч ажил олгогчийн зүгээс байна. Хувь хүний бас харьцаа хандлага, ажлын тэр хандж байгаа байдалтай холбоотой. За хамгийн гол юм нь бол байгууллагуудад бол аж ахуй нэгжүүд үйлдвэрийн осол хурц хордлогоос сэргийлэхэд бол засгийн газрын 311-р тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг л сайжруулах хэрэгтэй. Байгууллага болгондоо. Энд чинь аж ахуй нэгжүүдийн тоо их байна. Байцаагч нарын тоо бол тэр болгон аж ахуй нэгжүүд хурц ажиллаж чадахгүй байна. Байцаагч нар болохоор төлөвлөгөөт бол урьдчилан сэргийлэх шалгалтаар мөн сургалт зохион байгуулж байгаа тэр болгон аж ахуй нэгжүүд хурц чаддгүй. Ийм учраас байгууллагуудад өөрсдөө дотоод хяналтаа сайжруулээд манад дээр болж байгаа юм нь юу вэ? Болохгүй юу вэ? Энэ дээр л анхаарч ажиллавал ер нь үйлдвэрийн осол хурц хордлогоос
урьдчилан сэргийлж ажиллах боломжтой гэж үзэж байна.